Монголын улс төрийн сонгуул дэлхийн чихийг дэлдэлгэж эх орныхоо нэр хүндийг халууцаж байгаа таагүй мэдээлэл байна. Нэгэн цаг Цөмийн энергийн газрын даргын албыг хашиж, албан тушаал эрх мэдлээ уруулан ашигласан хэрэгээр буруутгагдаад хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа ноён энх бат эх гүрнүүдийг хамарч байгаа эмзэг сэдвийг улс төржүүлж эхэлсэн явдал. 2 цагийн дотор 8 компанид ураны олборлолт хайгууллын 21 зөвшөөрөл өгчихсөн тэрээр гэмзэмээ булзааруулахын тулд улс төрийн сонгуулийг хог хаягдлаар дүүргэж жирийн төрийн албыг улс төрлөө татаж байгаа нь Монгол гэсэн их айлын нэр хүндийг дэлхийн давцанд унгаж эхэллээ. Цөмийн энергийн газрын даргын албыг хашиж байхдаа энх бат энэ оны 1 сарын 13-ны өдөр ажил тарах алдад буюу 16-аас 18 цагийн үеэр нэр бүхийн 8 компанид ураны хайгуул олборлолтын 21 лиценз өгсөн байдаг. Энэ Монгол улсын ерөнхийлөгчийн зарилыг зөрчсөн төдийгүй өнөөдөр даган мөрдөгдөж байгаа хуулиудагч үйл тоон том тулгаа гаргасан шийдвэр байсан юм. Энх батын энэхүү дураараа дөрвсөн үйлдэлийг дасан зогсоож 21 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Тусгай зөвшөөрлийн олголт нь хууль зөрчснөөс гадна зарим компаниудын тусгай зөвшөөрлөд давхцсан аймаг орон нутгийн тусгай хэрэгцээний газартаа давхцуулан олгосон тогтоогдсон юм. Энэ хэргийг шүүх авч хилцээд ноён энх бат Монгол улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөнийг тогтоож дээрх тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн шийдвэр гэдгийг шүүхийн шийдвэрээр гаргасан юм а. Албан тушаалт эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж бас ийм шийдвэрүүд гаргасан байна гэдгийг бол албат байгууллагууд бол тогтоосон. За энэ албан бичгүүд манай дээр бол ирсэн байгаа. За нууцлалын зэрэгэлтэй бол албан бичгүүд байгаа учраас энэ дээр бол үзүүлэх бололцоогүй. За Цөмийн хог хаягдлыг Монгол улсад буулгах, байршуулах, тээвэрлэх, дамжин өнгөрүүлэх талаар бол нэгч гэрээ хэлцэл хийгдсэн зүйл бол байхгүй. За энэ асуудлаар бүлэг улсуудын зүгээс бол ийм мэдээлэл гаргах сонирхол байх шиг байна. За хуулийнхаа өрөөнд бол та бүхэн мэднэ. Бид засгийн газар ерөнхийлөгчийн зүгээс энэ талаар хэд хэдэн тайлбаруудыг хийсэн, мэдээллүүдийг Цөмийн газар олон удаа гаргасан, өнгөрсөн 7 хоногт засгийн газрын хуралдаанд чухалчлалын асуудлаар Цөмийн хог хаягдлын асуудлаар мэдээллүүдийг хийсэн байна. Монгол улсын ерөнхийлөгч зарилгатаа ураны олборлолтой холбоотой тусгай зөвшөөрлийг олох асуудлыг шийдэхдээ үндэсний аюулгүй байдлын зөвлөөр хилцүүлж байхыг холбогдох төрийн байгууллагуудын удирдлагад үүрэг болгосон байдаг юм а. Харамсалтай нь энх бат стратегийн энэ том баялагийг хурууныхаа үзүүрээр 2 цагийн дотор салаагаараа гаргасан нь зөвхөн албан тушаал хэтрүүлээд зогсохгүй авилгалын хэрэг эрүүгийн хэрэгтэйж холбогдох асуудал гэж хуулийнхан үзэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Цөмийн энергийн экс даргад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэрээр хэрэгээ булзааруулахын тулд Монгол улсад Цөмийн хог хаяглыг булшсан мэтэр дуйлан тарж ийм гэрээг хийгдсэн мэтэр шуугаан тарж суугаа юм. Түүнчлэн энэхүү мэдэгдэл нь Монгол улсын гадаад харилцаан цөргөөр нөлөөлж болзошгүй байгын зэрэгцээ улс орны үндэсний аюулгүй байлж нөлөөлөх магадлал байна. Үнэн дээр бол Монгол улс Цөмийн хог хаяглыг булшлах гэрээг ямар нэгэн оронтой хийгээгүй агаад Монгол улсын ерөнхий сайд Батболд Япон улсад айлчлахдаа энэ тухай гэрээнд гарын үсэг зураагүй байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам өөрийн албан ёсны вебсайтаа Монгол улсад Цөмийн хаягд байгуулах асуудлаар яриа хэлцээр хийж байгаа мэтэр буруу мэдээлэл гарч буйд харамсаж байна. Энэ бол буруу худал мэдээлэл болно гэжээ. За мөн Америкийн нэгдсэн улсын эрчим хүчний газраас хийсэн мэдээлэлдээ Америкийн нэгдсэн улсын засгийн газар нь Цөмийн хаягдлыг булах асуудлаар Монгол улстай ямар нэгэн яриа хэлцээр хийгээгүй болно гэж албан ёсоор мэдэгдсэн байна. За энэ мэдээлэл мөн худал болохыг нотлсон дараагийн нэг том баримт нь Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Доржийг Америкийн нэгдсэн улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хийгдсэн хамтарсан тунхаг юм. Уг тунхагт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорж нар гарын үсэг зураг баталгаажуулсан түүхтэй. Монгол улс Цөмийн зэвсэггүй бүс нутаг болон ажиллаж байгаа санаачлагыг Америкийн нэгдсэн улс дэмжиж ажиллахаа энэ тунхагт тусгажээ. Өөрөөр хэлбэл хоёр улсын хооронд Цөмийн хог хаягдал, Цөмийн зэвсэг энэ төрлийн түүхийн эдийн олборлолтын эсрэг хатуу зогсох бодлого гэж ойлгож болох юм а. За ноён энх батын Цөмийн хог хаягдал гэсэн сэдвийг улс төржүүлэх болсон гол хөзөр нь хэрэгээс мултрах, албан тушаалдаа эргүүлэн томилогдох хүсэл шуналтай холбоотой гэж албаны хүмүүс үзэж байгаа юм. За яаж бодсон 2 цагийн дотор Монгол улсын төдийгүй дэлхийд чухал тооцогддог стратегийн ордын олборлолтын эрхийг нэр бүхийн 8 компанид өгсөн нь хууль зөрчсөн хэрэгэ. Улс төржүүлж болдгүй сэдвээр улс төр хийж байгаа нь Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаанд цэв суулгаж байгаад харамсаж байна. Сонгуул хэдхэн хоногийн дараа дуусна Монгол улс мөнхөд байна гэдгийг улс төрчид мартаж байгаа нь сонгуулийн бохир хар пиараас харагдаж байгаа юм.